санаа англи хэлтэй хавтар хөтөлбөрөөр оролцох ганц зүгээр. Саяхан л энэ өрөөнд 11 сарын 1-ний өдөр А1-ийн шалгалтын хариунд тэнцэн гээд хариугаа аваад энэ бичлэгийг хийжсэн. 10 сарын 31-ний өдөр Гётед төгсөн герман хэлнийхээ А1 шалгалтын хариуг авсан. За тэгээд шалгалтандаа амжилттайгаар тэнцсэн байсан. Одоо 25-ны өдөр виза мэдүүлээд одоо 7 хоногийн дараа виза авчаад сууж байна. Яг 25-ны өдөр ингээд виза мэдүүлчихэд зарим нэг материалыг Германаас яриахан ирж амжааг байсан. Тэгсэн чинь 7 хоногийн дараа яг визний хариуг аваарай гэж залгаад тэгэл амар хурдан хэлсэн. Дээрээс нь нэг Германаас ирэх хэрэгтэйсэн материалууд маань харах ирж амжааг байсан болохоор за татварччихтэй гэж нэлээд сэтгэлээр унаад за 3 дахь очиж авъя гэж ядаж 2 хоногийн хугацаа ингээд очихыг хэлчихсэн. Тэгээд өчигдөр буюу 2 дахь өдөр яг үлдсэн материалуудаа элчиндээ аваад өгөөд өнөөдөр виза аваад сууж байна. Тэгээд айлтгаа ярилцаад үзсэн чинь 11 сарын 1 юм уу 2-нд визэгт тест хийсэн захиалчигээд хийжсэн. Тэгэхээр одоо хажимаа гэлтий. Гэтэл дөнгөж 7 сарын 1 гэж яхад герман хэлнийхээ А усыг сурч ирсэн гэхээр одоо ингэж явах гээд юмаа бэлдсэн гэхээр нэлээд сонирхолтой байна.